Паритетийн үйлдвэр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж, шаардлагатай иргэдийг эмнэлэг төвтүүлэн эмчлэх болон холбон зуршлах арга хэмжээг хэрэгжүүлдэг. Боловсролын байгууллагын багш нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах арга зүйн сургалтыг зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлх хэрэгцээнд нийцсэн протез, ортопедийн үйлчлэгийг орон нутагт газар дээрээс нь үзүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэл хүндрэлгүй хүргэж байна. Төр хувийн хөгжлийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, хууль эрх зүй, төрийн бодлого, шийдвэрийн талаарх сургалт зөвлөгөө мэдээллийг өгч олон нийтэд ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд ажиллаж байна. Тус үйлдвэр нь 1966 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний төрөл хэрэгцээнд нийцсэн чанартай хүртээмжтэй олон улсын стандартад нийцсэн протез, ортопедийн хэрэгслийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулж буй төрийн ганц үйлдвэр юм. Манай үйлдвэрийн онцлог нь тухайн хүний согог засахад биенээс хэмжээ авч дахин давтагдахгүй эмчилгээний цор ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Орос болон Герман технологиор хийж байна. Улсын ортез ортопедийн үйлдвэр буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хиймэл гар хөлд эрхтэн үйлдвэрлэх улсын ууган үйлдвэр манай төвийн дэргэд ажиллаж байгаа. За тус үйлдвэрүүд бол жилдээ 1000-аас 1500 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хиймэл гар хөлд эрхтэн 32 нэр төрлийн хэрэгсэл үйлдвэрлэж үйлчлэгээ үзүүлж байна. За мөн Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн хүрээнд нийт ортез ортопедийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 100% шинжилж ингэж бааз шинжилтийг бол хийхээр төлөвлөж ажиллаж байгаа. Дээд болон доод мөчний протез, согог заслын гутал, төрөл бүрийн эмчилгээний уламж, нурууны корсет, эмчилгээний бүс, павликийн дөрөвч, ивэрхийн даруулга, дээд болон доод мөчний аппарат, тутор, төрөл бүрийн чиг, бөөрийн даруулга, оператор, реклетатор гэх мэт бүтээгдэхүүнийг хийж үйлчилдэг. 1981 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгс сахих мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш хэрэгтэйгээр оролцуулах явдал юм. Энэ өдрийг өгтөн Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүр ураа дэвшүүлэн гишүүн орнууд энэхүү урайнд ор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгэм соёлын арга хэмжээнд оролцоход дэд бүтцийн хүртээмжгүй байдал манайд суур асуудал байсаар байна. Тиймээс цаашид төр засгаас гарах аливаа бодлого шийдвэр бүтээн байгуулалтад бүх хүнд ээлтэй хүртээмжтэй саадгүй орчныг бий болгох бүхэл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо хамгаас чухал байна.